Сайн байцгаана уу? Та бүхэн дотоодын нийт бүтээгдэхүүн өсөлтийг нийт эрэлтийн талаас нь тайлбарлая. 2025 оны эхний хагаст дотоодын нийт бүтээгдэхүүн 5.7%-аар өссөн байна. Энэхүү өсөлтийг өрхийн хэрэглээ, үндсэн хөрөнгийн хоригдлын бүлэг голлон бүрдүүллээ. Өрхийн хэрэглээ 2025 оны эхний хагаст 10 орчим хувиар өсөж нийт өсөлтөд 7.8% нэгж нөлөөг үзүүлсэн байна. Хөрөнгийн нийт өрөмтлөл 2025 оны эхний хагаст 7.9%-аар өсөж нийт өсөлтөд 3.5% гэрэг нөлөөг үзүүлсэн байна. Энэхүү өсөлт нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй томоохон төсвөттэй холбоотойгоор машин тоног хөрөмжийн худалдаа авалт гэсэнтэй холбоотой байна. Түүнчлэн улсын төсвийн тодорхойлолтой холбоотойгоор төрийн байгууллагын хэрэглээс саарч нийт өсөлтөд 0.9% сөрөг нөлөөг үзүүлжээ. Алт газрын тос нүүрс зэрэг уулуурхайн бүтээгдэхүүний бит хэмжээ саарсантай холбоотойгоор экспорт саарч нийт эрэлтэд 3.1% сөрөг нөлөөг үзүүлсэн байна. Автомашин барилгын бүтээгдэхүүний импортоос бусад импортын бүлгийн өсөлт харьцангуй даруй явагдаж байгаа тул импортын бүлэг нийт эрэлтэд 1.71% сөрөг нөлөөг үзүүлжээ.